Hi y'all. Сайн надад welcome back to өнөөдөр бол өнөөдөр болохоор бид хоёр 2025 онд оноо хэрхэн яаж өнгөрүүлсэн, ямар хуу жил байсан, тэгээд тэр талаараа жоохон ярилцъя гэж шийдээд влог хийхээр шийдсэн байгаа. Тэгээд 2025 ингээд байсан юмнууд тэгээ бас дараа жил юу хүсэх юмнууд ярилцсан. Тэгээд эхлэе. За тэгвэл одоо ээж нь чамаас хэдэн асуулт асуун чи тэгээд бодож аваад хариулаарай заяа. За хамгийн эхлээд өнгөрсөн одоо энэ 2025 онд чамд хамгийн гоё байсан дурсамж мөч юу байсан бэ? Би бол Hawaii дэсэн memories ингээд дурсамжнуудад дуртай яад л ингээд найзтайгаа тоглоо тэгээд байсан. Тэгвэл та за ээжхийн хувьд болохоор бид таваагаас нүүж ирсэн шүү дээ. Тэгээ нүүж ирээд хамгийн анх Airbnb-д орсон. Нөгөө Airbnb гэдэг нь юм түрээсийн байр гэх юм уу? Тэгээ түрээсийн байранд ороод тэгээд яг ирснийхээ маргааш өдөр нь бөөнөр гараад тэгээ түлээж үрээснийг торт авсан байхгүй юу? Тэгээ тортон дээр лаа тавьж байгаа тэгээд хэдүүлээ үлээсэн тий. Тэгээд төрсөн мэдгүй тийм дууд болоод welcome to Utah гэдэг болсон. Тий. Welcome to Utah. Тий. За тэгээд тэр маань болохоор одоо аюулгүйгээр маш амжилттайгаар хаваагаас Ютаа руу нүүж ирсэн. Тэгээд бас дээрэс нь манай гэр бүлийн хувьд амьдралын маань дараагийн шинэ хуудас эхэлж байгаа гэд учраас бид нэр тэмдэглээд тэр баярт мөчийг тэмдэглээд тортон дээр лаавл игээд хамтдаа торт ууж ицсэн. Тэгээд тэр мөч хамгийн дурсамжтай гоё дурсамж шиг санагдчих. Тий. Чиний хувьд өнгөрсөн жил хамгийн тэгвэл их сэтгэл хангалуун байсан зүйл чи юу вэ? Сэтгэл хангалуун гэж амар happy юу? Тий. Happy with би сургуулаа дуртай. Тэгээд шинэ сургуультай юу? За. Тэгээд шинэ юмнууд юмнууд сураад дуртай. Тэгээд тэр ингээд би ингээд амар талархдаг. Ямар юм бэ? Би ингээд тэр happy ингээд гоё. Таны хувьд хэцүү байсан юм юу вэ? Өнгөрсөн энэ жил үү? 2025 онд. Хамгийн хэцүү байсан зүйл болохоор хаваагаас явах байсан. Тий надад бас. Тий. Хаваагаас явах шийдвэр гаргах нь хамгийн хэцүү байсан. Тэгээд тий тэр л хамгийн хэцүү байсан юм байна. Яг тэгээд онгоцонд явж ирэх бас ер нь хэцүү байсан, маш олон цагийн нислэгтэй. Тэгээд бас дундаа ингээ буугаад дамжаад өөр онгоцон цугаад тэр хооронд явах маах бас айгүй хэцүү байсан. Илүүнэ жоохон байсан шүү дээ. Дөнгөж 4 сартай тэнгүүт уйлаад онгоцон дотор амар тохгүй уйлж болох. Тэр бол бас айгүй хэцүү байсан. Гэхдээ хамгийн хэцүү нь бол тэр хаваагаас явах л хамгийн хэцүү байсан юм байна. Тий. Чиний хувьд энэ 2025 онд шинээр сурсан зүйл байгаа юу? Шинээр сурсан зүйл бол мэдээж сургуультай сурдаг. Тэгээд crochet юм шүү. Тийм crochet сурсан. Юм хийж сурсан. Тийм юм нэхэд би эхлээд ингээд summer ингээд зон эхэлсэн. Тэгээд би ингээд ээж бас ингээд нэгдэг. Тэгээд миний эмээ бас нэгдэг. Тэгээд тэгвэл би ингээ үзээд тэгээд жоохон байж байгаа ягаад би ингээ олоогүй. Тэгээд би сураад нэг ингээ цүн хийсэн. Тэгээд би амар happy ингээ урамшсан. Тийм урамшсан. Тэгээд амар гоё амар ээж харуулаад тэгээд амар бүх хүмүүст харуулаад баг тэгээд амар гоёсэн тий. Тийм. Юм нэхэд
бараг хагас жил болж байгаа юм шиг. Тийм. Тэгээ би амар ингээд сайн би ингээд зүгээр л YouTube-нууд ингээд YouTube-ээс сурсан. Тэгээ ээж жоохон 1-2 юм ингээд надад заасан. Гэтэ би YouTube-аас бараг бүгдийг сурсан. Тэгсэн. Өөрөө харж байгаа сурсан тий. Тийм. Тэгвэл энэ жил хамгийн их өөрөөрөө бахархсан зүйл чинь юу байсан бэ? Бахархсан. Proud of yourself. Би ингээд энэ ихтэй найзууд ингээд хийж найзгүй байсан гэж юу? Ингээд тийм батсан ингээд байхгүй ингээд hard time ингээд хэцүү гэж утсан. Гэхдээ би зөндөх найзууд хийгээд тэгээд найзуудтай болоод тэгээ би тэр бахарах чинь. Nice тий. Тийм. Би бас чамаг амар нөгөө crochet амар сайн хийгээд тэгээд дуртай хоббигоо олсонд бас амар баяртай. Ээж та юу сурсан бэ? Амар гоё хоос момс хийдэг. Өнгөрсөн энэ жил хамгийн их сурсан нэг зүйл маань юу вэ гэхлээр хүлээн зөвшөөрөлт юм уу? Хүлээн forgive. Хүлээн just like байгаагаар минь хүлээж. Like that. Yeah, like that. Тийм юмыг сурсан гэж би хэлмээр байна. Хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрж бас нөхцөл байдлыг тэр чигээр нь байгаагаар нь хүлээн зөвшөөрч бас өнгөрсөн зүйлсийг тэр чигт нь болоод өнгөрсөн шүү дээ гэдгийг нь бас хүлээн зөвшөөрч сурсан юм байна. Одоо хоёлаа би бинийхээ тухай ярий. Одоо жишээлбэл миний хамгийн их чамд таалагддаг зан чанар юу вэ? Миний ээж амар гоё зам бол намайг аяг гугаалгуулдаг тоглоом. Амар ингээд инээдтэй байхад дуртай. Амар гоё supportive, encouraging тэгээд амар гоё like she believes in me and like she encourages me and she helps me overcome my fears and yeah, and I love her and I love you. I love you too. Тэгээд ээж ингээд зүгээр л дандаа ингээд happy дандаа л биш л дээ. Гэтэл заримдаа ингээд on fire. This girl is on fire. This girl is on fire. Тийм заримдаа загнадаг. Гэхдээ mostly ингээд happy тэгээд тийм. Tell me. За миний хувьд болохоор миний охины хамгийн хөөрхөн хайр хүрмээр зан чанар бол нинжин маш уян зөөлөн сэтгэлтэй. Маш сайхан сэтгэлтэй. Хайраар дүүрэн маш том зүрхтэй. Тэр том зүрхээрээ бүх хүмүүсийг хайрладаг. Тэгээд одоо дөнгөж ийм жоохон 11 настай мөртлөөсөө маш их хайр, маш их халамжийг дандаа ээжтэй үзүүлдэг. Тэгээд ээжтэй маш их хайрыг үзүүлдэг. Дандаа бүр ээж та ядарчлаа, ээж та амар ээж та жахан унтуу би түүнэрээ харжээ гэдэг амар ингээд хайрладаг. Тэр нь ингээд зөвхөн би ээж нь учраас намайг тэгж байгаа гэсэн үг болвол биш. Хүн болгонд яг ингээд ижил тэнцүү хайраа үзүүлдэг.
халамжилдаг. Хэнийг ч одоо ингээд надаас дүү юм чинь ч юм уу. Тэгэж өрөөсөө хүмүүсийг хүүхдүүдийг хэнийг ч өрөөсөө ялгуурлахгүй. Бүх хүмүүст ижлэхэн хайраа өгдөг. Тэгээ маш тийм том зүрхтэй хүн болгоныг тэр том зүрхээрээ хайрладаг. Миний охин тийм хөөрхөн хайраар дүүрэн, халамжаар дүүрэн охин шүү. Энд нь охиндоо зөндөө хайртай шүү. 3, 2, 1. Тэгээ нинжин намайг бас дандаа гайхшруулдаг. Surprise. Тийм. Тийм. Миний охиноос гарч байгаа тэр behavior зан чанарууд ингээд зөв сайн тэр үлгэр дуурайлал тэр болгоно нь намайг дандаа гайхшруулдаг. Яаж энэ хүүхдээс ийм юм гардаг байна? Энэ хүүхдээс яаж ийм ухаан гардаг байна гэж боддог. Миний охин чинь үнэхээр их авьяастай. Бүх зүйл дээр ээж нь хэлдэгтэй хэрвээ чи хүсэх юм бол чи чамд чадахгүй зүйл гэж өрөөсөө байхгүй. Өөртөө итэг гэд. Энэ нинжин хэрвээ өөртөө итгэл чаднаа гэж зүтгэх юм бол чадахгүй зүйл байдаггүй. Үнэхээр байдаггүй. Тэгвэл одоо 2026 он шинээр гарах гэж байна те. 2026 онд чи юу сурмаар байна? Because нэхээ бүр амар сайжруулмаар байна. Бүр амар нэг гой. Бүр том юмнууд ингээд хийгээд бүр амар хичээгээд ингээд practice хийгээд илүү гой болмаар байна. Би баны хийсэн шүү дээ. Тэр тоглоом хиймэл тоглоом нэгтгэх тоглоом хий. Тэрийг би ганц хийсэн. Яг л ингээм амар ингээд надад амар хэцүү гэж бодоод гэхдээ би тэрийг сайжруулад бүр амар гоё юм хиймээр байна. Бараг ингээд ээжийн бараг human size тийм хиймэл тоглоом хийж магадгүй. Гоё. Хэвээ гоё юм шүү дээ. Тийм. Та юу сурмаар байна? Эсвэл сайжруулмаар байна? Ээж нь болохоор шинээр сурмаар байгаа зүйл байхгүй гэдэг. Илүү олон яг бүр юм олон ном уншмаар байна. Тэгээд 26 онд илүү юм оюунлаг ом болгомоор байна. Одоо хоёулаа болохоор ингээ би биэндээ амлалт өгнө. Promise? Okay. 2026 онд чи надад ямар байх вэ? Би чамд ямар байх вэ гэдгийг би биэндээ амлалт өгье. Тэгвэл ингээ чи битэрээ. Тийм. Би танид дүнрээ илүү хараад тэгээд гэрээ цэвэрлэх тусал нь бүгдийг хийх үлээ. Тэгтээ тусал нь тэгээд энэ амар important хоол идэх тусал нь тоглож тэгтээ тусал нь тэгээд тийм эглэний зөнтэй онтолох туслаад эглэнгийн онтолох туслаад тэгээд тийм. За ээж нь болохоор одоо ирж байгаа 2026 онд охиныхоо илүү сайн найз баймаар байна. Маш сайн найз нь баймаар байна. Бүх зүйлээ чамтай ярилцдаг, бас чи надад бүх зүйлээ ярилцдаг. Илүү дотн, илүү одоо яг сайн найз чинь баймаар байна. Тэгэж байна. За гэдэг амлалтыг өгч байна. Тас. За тэгвэл одоо ингээд влогоо дуусгая. Энд хүрээд өнөөдрийнхөө влогоо дуусгая. Шинэ он гарахад ерөөсөө 3 цаг үлдсэн байна. Тэгээд эх ондоо шинэ маш олон влогоор уулзцгаая. Тэгээд хэрвээ влог таалагдсан бол please like, subscribe, comment, share and more. Thank you for watching. Bye y'all. Happy New Year. Happy New Year.
танад 6 7 хамт хийчих. За тий. За 1 2 3 6 7